Би нэг сонгуульд нэр дэвссэн хүн байна. Одоо сонгуулийн жил энэ жил чинь сонгуулийн жил. Тэгээ монголчууд нэлээд бодолтой сонгуул өгөхгүй бол болохгүй болсон гэдгийг та бүхэнд анхааруулад төдөө дарга дуудаж байна. Төдөө дарга чинь бараг та хүнийг дуудахгүй шүү дээ одоо. Хэлтс тасгийн дарга, газрын дарга, орлог шэрхлэгчийг л дуудана гэхээс тэгээ яваад орсон чинь чи одоо юу болоод яваагүй сууж байгаа юм гэнэ. Би хайшаа явах хэвээр гэсэн. Гэхдээ чи чинь дорн говьд нэр дэвшчихэд сонгуулийн кампанит ажил дуусгаад 7 хоног үлдээд байж идэг. Чи энд өгсөн үлээгээгээ сууж идэг чи. Одоо тийшээ яв. Гэхдээ би яваад яхан бэ? Би очиод ямар нэр дэвшээд гарах юм биш. Би өөрийнхөө хэмжээг мэдэж байсан. Тэгж болохгүй шүү дээ. Танаа нутгийнхан шиний нэрийг дэвшүүлсэн. Чи заавал очих ёстой. Олон түмнийг хүндэх ёстой. Энд чинь төрийн сонгуулийн кампанит ажил. Би нэг шатрал туслагч аваад яв. Чи хэнийг авч явах уу? Чи би лагваг авч явах гэсэн. Тэс нүдүүд дараа жоохон бодсож байгаа. Гэхдээ би одоо лагва та хоёрыг явуулчихэд би юу бодож суух юм гэдэг чинь. Тэгээ хэлээ одоо та юу бодод гэсэн чи өөрөө. За та хоёрын депутат болон ч гэж байхгүй зүгээр. Дорноговын эрүүлжүүлэхтэл бидгээ орчоор. Тэгээ одоо томилтой бичүүлээ маргааш богоноор яа. Одоо сонгуулийн кампанит ажил дууслаа шүү дээ. Ард түмнийг ингэ дормжилж болдгоо чи хууль юу мэддэг юм уу гэд. Тэгээ лагва дээр очлаа. Лагва тэгэхэд үнэн сэнний газар ажиллаж байсан. Чи өтрийг яв гэж байна. Одоо чи өтер чи мөрийн хөтлөвч явахгүй одоо яах юм бэ би тэгсэн. Тэгсэн лагва тэгж байна. Биелүүл хэцүү байдаг юм да. За мөрийн хөтлөв рүү очно хоёулаа. Очоод тэнд очоод ирэхвч хүн амьтантай уулзаж байтал хөтлөвөр гарах байлгүй даа гэж. Тэгээ юу бэлдэж явах лагва гэтгсэн. Юу бэлдэж хэдэн шилээр авчих. Маргааш вагон дор уулзсан шүү гэж байна. Тэгээ вагон цуугаад хөдлөлөө. Вагон хөдлөхөөс өмнө нэг шилээр задлалаа. Тэгээ би бас депутатад нэр дэвссэн хүн чинь тэгж олонний нүдэн дээр арх уугаад байхгүй бас дотроо годлохтой байгаа шүү дээ. Тэгсэн чинь лавга нэг шилээр яахыг зовгоо уучлаа. Лавга бол арх даадаг хүн л дээ. Тэгээ вагон хөдлөөд хонхрын өртөө рүү орж явсан чинь лагва тэгж байна. Энэ вагон дотор чинь дандаа дорн овынхаа явж байгаа шүү дээ. Чиний сонгуулийн сонгогч нар явж байгаа. Наад архиан хэд хэдийг задлаа тавьчих юм. Чи нэг юм үтсэн хүн шиг яваач. Цаашаа яваа дорн говь дээр өөрөө лэтсэн. Сонгуулийн хороонд очиж бүрдгүүлээ. Тэгсэн чи одоо тэгж байна. За документ гоо танхим завж хүлээ байхгүй. График хатуу байгаа. Одоо та яаж уулздаг гадуур дотор явсыгээд ганц нэгээр нь уулзаж тиймэрхүү юм ярьж байна. Тэгээ нэг өдөр ингээд хүлээгээд буудал тавьчих байсан чинь шугамын хараа жоор ярьж байна. Хотоос ирсэн зохиол документ лагва нартай уулзах сонгуул дараамын чадахт ороо 16 цагт болно. Тэгэхээр би лагва дэргүүгээд очсон чинь шал согтуу нүдэн жавчхан байсан загас шиг болцсон гэсэн. Тэгээ би хэллээ. Одоо уулзалтын гэж байна штэ чи наад ариг тарсан гаргаач гэдгсэн. Чи бид тэр чи уулзаа үстэй. Тэгээ миний уурч үрэх шиг. Тэгээд би тэр хүнтэй яриад ер нь нэмэргүй юм байна гэж бодоод би тэгээд театр дээр өрөөдсөн чинь манай нутгийнхан лавгаг ирсэн гэдээ дуулаад намайг ирсэн түш лавгаг ирсэн гэдээ дуулаад театр дүүрэн хүн байна л да ерөөсө битүү. Тэгээ би нэг сонгуулийн ерөнхий орооны нэг залуутай тэр хурлын ширээн дээр гарцуугаад за өнөөдөр би урд нь тэнд ажиллаж байсан жилийн өмнө ажиллаж байсан хүн. Тэгээ өнөөдөр миний шатрал туслагч үнэн сонны сурвалжлагч Жагдлын лавга надтай хамт ирсэн боловч сонныхаа ажлаар явцсан. Одоо хараахан ирж амжаагүй байна. Та нар намайг ямар мэдэхгүй биш. Би эхлээд ярилцлага маягаар ажиллаа эхлэе. Та нар асуух юм асуу, би хариулах юм хариулъя. Хөтөлбөрийг бол дараа нь болно. Тэгээд хэлээд би ингээд сууж ирсэн чинь би энд амьд сэрүүн байна гэж ашгарч байна. Тэгээд зэрэтийн дээгүүр хасан чинь нэг лагва чинь тэр цаана хан зүссэн нэг том цагаан костюмтай ингээд орж ирж байна. Тэгээ би хэллээ. Нөгөө сонгуулийн орооны залуу за лагва ах чинь их согтоо байгаа шүү. Энэ хөгжмийн нүхэн дуунагчдаггүй чи нэг аштайхан гаргаад ирээ. Тэгээ нөгөө чинь дагуулад ирлээ. Тэгсэн чинь юу болж өгнө гэж нөгөө одоо уулзалт эхлэх гэж байна. Тэгсэн лагва тэгж байна. Хинтээ уулзах юм гүй. Гэхдээ чи тэртээ уулзах юм байгаа үстэй гэсэн. Уулзсан шиг уулзсан шүү хэдэн те. Нэг улаан дээлтэй Ахмад коммунист маягийн нэг өвгөн босаад
Та нар төрийн сонгуулийн ажиллаар төмний өмнө ирчээд цогтой хөлчөө ингэж илээ балаа юм ярьж байд. Яасан задарсан улсууд өгöd би тэр загиндаг байна. Тэгсэн чинь лагва миний макароныг болоож аваад чи яасан завтаа өгөн бэ? Чи чагунцаан дийлэхгүй гэж би тэртэй хэрэлдэнэ гэж аахгүй шүү чи. Чамайг сонгоод байл гэж би тэр гуйгаагүй шүү. Би ер нь догмтыг уран зохиолд ойрхон улс төрөөс холхоо яваасаа гэж бодоод сонгуулахгүй дагж ирсэн хүн баа шүү. Хэлэх үг болцсонгүй. Би чекнийх нь араас ингээд доошоо ингээд татсан чинь чи юу гэж араас шангаагаад байгаа юм. Би эдэнтэй хэлэхүүгээ хэлнэ. Тэгээ бүр нөгөө төч мөр агсан тагван ягтай боллоо. Тэгээд би тэгсэн лагва басаа тэгж та нар догмтыг одоо зохиод шүлэг зохиол бичээд өгдөг болохоор нь сүрхэн хүн гэж бодоод их хурлд нэр дэвшүүлж байгаа юм уу? Наадах чинь бол төр өөрийнх нь удаа гэр барьж чадахгүй юм тийм ч дээ. Энэ догмт гэдэг хүнийг би мэднэ. Өсгөөс нь өдөлтөл нь өдий болтол нь би мэднэ. Наад догмт чинь дорн говийн хонхорт байх та. Уугаагүй арх, унаагүй морь, унтаагүй хүүхэн, ойчоогүй ор байхгүй болсон хүн шүү дээ. Та нар яхаар ийм хүнийг нэр дэвшүүлж байдаг юм. Ханхмаагаар нэг эвгүй болоод л шуугилдаа сүйдээ хошин шог үзэж байгаа юм шиг болоод. Тэгсэн чинь нэг хүн басаад тэгж байна. Лагваага та суучаач наад нэр дэвшигчээс чинь биднээс юм асуумаар байна. Догмтгоо та говийн хүн одоо энэ говийн нутгийн тухай мал сүргийн тухай зохиол мохоо зөндөл бичдэг. Та энэ өмцөм хоригдож одоо буу суушуур болоод байгаа тэмээний талаар их хурлд очиод юу хийх хүн бэ гэх. Тэгсэн чинь лагва миний макароныг шүүрч бод энэ үнд чи би хариулна. Тэр олон тэмээгээр та нар буу суушуур хийсэн үү? Би та хоёр хийсэн үү? Юу яриад байгаа та нар? За би миний тэгээд одоо депутат болох ингээд өнгөрч байгаа байхгүй юу?